Эрхэм улсын их хурлын дараа эрхэм ерөнхий сайд улсын их хурлын гишүүдээ ноёд татагтанаараа уур амьсгалын өөрчлөлт газрын дороодлын өнөөгийн байдал цаашаа хэрэгжүүлэх арга хэмжээний асуудалд улсын их хурлын 118 гишүүнийг бүрдүүлсэн Монгол Ардын нам, ардчилсан нам, хүн намын эрх баригчдаас томилогдсон ерөнхий сайд эл оюун эрдэнэ мэдээлэлд иргэний зориг ногоо намын байр суурийг төлөөлөн илэрхийлье. Байгаль орчны доройдол, уур амьсгалын өөрчлөлт нь аж үйл дүржилт, төв хийд, байгалийн баялагын зохисгүй ашиглалт, үлэмж нэмэгдсэн хэрэглээ, технологи зэрэг хүний буруутай үйл ажиллагааны улмаас үүсэж байгаа. Тодорхойлбол хүний буруутай үйл ажиллагааны улмаас үлэмжийн үе буюу нүүр сөжлийн хийн ялгаруулалт нэмэгдснээр температурын өсөлт 2030 он гэхэд 0.7-оос 1.4 хэмээр 2080 он гэхэд 1.2-оос 6.5 хэмээр нэмэгдэх тооцоо гарчээ. Температур 1 градусаар нэмэгдэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн 0.48%-аар саардаг болохыг судлаачид, эдийн засагчид тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл 1 градусаар нэмэгдснээр өнөөдрийн нөхцөлд Монгол улсад 456 тэрбумын алдагдал хүлээхээр байна гэсэн үг. Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар хөгжиж буй орнуудын хүн ам, тэр дундаа нийгмийн ядуу давхаргад илүү нөлөөлдөг. Дэлхийн банкны тооцоололоор 2030 он гэхэд 100 сая хүн нэмж туйлын ядууралд орох магадaltaй төдийгүй манай улсын хүн амын 3/1-д шууд нөлөөлөхөр байна. 3/2-т нь дам нөлөөлөл үзүүлэх хандлага байгааг бид бас бодолцох ёстой. Монгол банкнаас ирсэн уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг дахь нөлөөллийн судалгаанд Монгол орны агаарын жилийн дундаж температур 80 жилийн хугацаанд 225 градусаар дулаарсан нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр. Байгалийн гамшигт үзэгдлийн тоо 2010 оноос хойш 1.8 дахин нэмэгдсэн байна. Монгол орны үед байгалийн гамшигт үзэгдлийн тоо орьс нэмэгдэж, температур хурдцтай нэмэгдэж байгаа нь ургацын гарцыг бууруулж, бэлчээрийн доройдол, цөлжилтийг нэмэгдүүлснээр хөдөө аж ахуйн гарцыг бууруулах эрсдэл өндөр байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, мал аж ахуйгаас хамааралтай манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс гадна иргэдийн амжиргаа, амьдралын хэв маяг, хүн амын нэгтрал буюу хот төв суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн олон асуудлыг дагуулна. Түүнчлэн иргэдийн эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна мод ургамлын төрөл зүйл, ургалт, насжилт, бичил биднээс эхлээд зэрлэг амьтдын тоо толгой, төрөл зүйл, бэлчээрлэлт гээд биологийн олон янз байдалч үлэмж өөрчлөлтийг авч ирнэ. Иргэний зориг ногоо намын үзэл санаа, үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг бол байгаль экологийн тэнцвэртэй байдал, экологийн чиг баримжаатай, нийгмийн даацтай, эдийн засгийн хүртээмжтэй, ногоо хөгжлийг тууштай дэмжиж түүчилэн манлайлах явдал билээ. Уур амьсгалын өөрчлөлт бол дэлхийн нийт бүс нутгийг хамарсан олон улсын глобал асуудал боловч бид уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бүхий л боломжийг хувь хүнээс эхлээд хувийн хвшлийн аж ахуй нэгж байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, бодлого боловсруулагчид, төрийн байгууллага, олон улсын байгууллага төдийгүй бүс нутгийн болон бусад улс орнуудын хамтын оролцоог дэмжин ажиллах зарчмаар шийдэх зүйтэй. Нэг талаас байгаль орчны дороотлол, уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж буй хүний буруутай үйл ажиллагааг бууруулах, таслан зогсоох. Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлт, байгаль экологийн дороотлол, байгалийн гамшигын эрсдэлд өртөж болзошгүй субъектүүдийн хамгаалах үүсэж болзошгүй хохирлыг бууруулах шаардлагатай байна. Иймээс иргэний зориг ногоо нам засгийн газрыг дараах чиглэлд ажиллахыг сануулж шаардаж байна. Үүнд нэгт байгалийн нөөцийг хэтрүүлэн ашиглах, зөв бусаар ашиглах явдлыг тогтоох, хянах, таслан зогсоох. Хоёрт, хувь хүмүүсийн хүрээлэн буй орчныг бохирдуулах, дороотуулах явдлыг бууруулах, иргэдийн экологийн боловсролыг тэдний нас, сэтгэл зүйн онцлог тохируулан дээшлүүлэх, сургалт нөлөөлийн ажлыг бүх арга замаар зохион байгуулалтыг дэмжих, мөн байгаль экологи уур амьсгалд эерэг нөлөөтэй авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа боломжийг тодорхойлон дэмжих шаардлагатай. Гуравт, хуванцрын хэрэглээг бууруулах, ингэхдээ нэг удаагийн хуванцрын импортын татварыг нэмэгдүүлэх, зарим хэрэглээг хязгаарлах, хуванцрыг орлуулах хувилбар, цаасан хэрэглээг дэмжих зэргээр нэг удаагийн хуванцрын хэрэглээг бууруулах хуулийн төслийг санаачлан батлуулах шаардлагатай. Дөрөвт, олон жилийн дунджаар байгалийн гамшиг тохиолддог бүс нутгуудын игээд гамшиг төрдөг магадлал бүхий айл өрх, иргэд, мал эд хөрөнгийн зэргийг наривчилсан
судалгаа гаргах, тэдгээр эрсдэл болон учирч болох хохирлыг бууруулах үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргааны байгууллага, онцгой байдал, цагдаагийн албатай хамтран хэрэгжүүлэх, түүнийг дэмжих, мөн тухайн эрсдэл бүхий бүс нутагт амьдарч буй иргэд аж ахуй нэгжүүдэд гамшигын эрсдлийн бэлэн байдлын талаар болон гамшигын эрсдлээс хамгаалуулах, хохирол багтаа даван туулах боломжит хувилбарыг хэрэгжүүлэхийг дэмжих. 5. Тогтвортой ногоон хөгжлийг хөгжүүлэх болон инновацийн кластеруудыг бий болгоход дэмжлэг үзүүлж, судлаачид, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг нэгтгэн байгаль дээлтэй шийдлүүдийн талаар хамтран ажиллах. 6. Нар салхи, усан цахилгаан эрчим үе зэрэг ногоон эрчим хүчний их усүр шилжих үйл явцыг төргөтгөх, бодлого, сэргээгдэх эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд эрчим хүч хадгалах технологийн судалгааг дэмжих. 7. Ногоон тээвэр, эрчим хүчний хэмнэлтэй барилга байгууламж, байгаль дээлтэй хот төлөвлөлт зэрэг тогтвортой байдлыг нэн тэргүүнд тавьсан дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө оруулах. 8. Газар тариалан, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зэрэгээр тогтвортой өдөө аж ахуйн практикт инновацийг дэмжин орон нутгийн үндэсний тогтолцоог сайжруулах. Газар тариалан. За 1 минут нэмжигэй.